Бид хамтдаа Библийг судалж байх үед та бүхэн уншсан бүх зүйлээ санахгүй байж болохч та нарын зарим нь аврал хэмээн нэрлэгдэх зүйл байдаг их дүгнэлтэнд хүрсэн байх. 그러나 나는 믿고 또 의지하는 것은 내 모든 형편 잘하는 주님 늘 간수해 주실 것을 압니다. Хэрв хувь хүний амиас авралын асуудал хасагдвал хүн байх шалгуур тавигдах үед тэдгээр хүмүүс өөрсдийг нь орхигдуулсан болохыг олж харна. Учир нь 나는 믿고 Библийн хамгийн чухал үгс. 내 모든 형편 Өөрөөр хэлбэл, Бурхан өөрийн үгээрээ дамжуулан хүнээс хүсдэг хамгийн чухал зүйл бол 내가 확실히 хүн аврагдах ёстой учраас би үүнийг хэлж байна. 목 다 쉬었거나 말거나 마음에는 있어요 그 찬송. 누가 당신 음정 틀립니다. Аврал гэдэг нэр томьёо нилээд түгээмэл бөгөөд их хвчлэн хэрэглэгддэг боловч буруугаар ашиглах тохиолдол олон байдаг. 뭘 찬양? 오심을 기다립니다. Аврал гэсэн нэр томьёо нь хүн ямар нэгэн хүндрэлтэд тулгарх, орхигдох, эсвэл үхэлтэд нүүр тулгарх үед аврагдахыг илэрхийлэхэд хэрэглэгддэг. 천당 가는 동안 오시기를 바라고 성도들이 부르는 노래는 이상하게 목적이 있습니다. Гэхдээ Библиэд 이 세상을 한탄해가 авралын тухай яригдахад энэ нь хүн зүгээр л хүнд хэцүү байдлаас аврагдсан юм уу? Үхэж буй хүнд амьдрах шинэ боломж олгосон эсвэл эдгэшгүй өвчин эдгэрч байгаа хүн. 복스러운 소망을 향한 Аль эсвэл илэрхий зүгтэж болохооргүй хүнд байдлаас аврагдсан тохиолдол биш юм. Энэ төрлийн авралыг хүн төрлөختний амьдралаас харж болно. Харин Библиэд яригдж байгаа аврал нь юу вэ? Сая дурдсанчлан олон хүн төрхөөсөө үхэх хүртлээр амьдралынхаа туршид янз бүрийн байдлаар авралыг мэдэрдэг. 영원히 우리를 건지시기 위해서 Мөн төрөө дуудалгүй нас бардаг хүмүүс ч олон бий. Эсэг хугацаанд амьдрах боловч дараа нь эмнэлэгт золиос болох хүмүүс ч олон байдаг. 그 죽음이 우리의 모든 죄 Хүн сайхан хүмүүжиж, өсч том болж, урт удаан амьдрна гэдэг амаргүй хорвоо шүү дээ. Библиэд яригддаг аврал нь үүнээс илүү өндөр түвшнийх. Энэ нь тийм ч өндөр түвшнийх биш, тийм үү? Энэ нь мөнхийн юм. Хүний энэ ертөнцөд мэдлээд богино хугацаанд махан биеэр амьдраад дараа нь орхин одохын зорилго нь аврал хүлээн авах явдал юм гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. 살던 우리들에게 주께서 해놓으신 그 Өөрөөр хэлбэл 사랑을 값없이 받기 때문에 Библиэд энэ ертөнц дээрх богино амьдралынхаа төгсгөлд мөнхийн шийтгэл хүлээсэн хүн мөнхийн баяр баясгал руу явж байгаа хүн болж өөрчлөгдөж байгаа мэтээр мөн илэрхийлдэг. Библиэд үүнийг тэр үхлээс өнгөрч амь руу шилжив гэх үгсээр илэрхийлдэг. 오늘 이 시간에 주님의 거룩한 사랑 Жишээлбэл хүн хараалгаас ёроолгөх хүртэл, ой гашуугаас баяр баясгал хүртэл, сэтгэлийн зовёроос амар амгалан руу шилжиж, мөнхийн шийтгэлээс чөлөөлөгдөх тодорхой байр суурь байдгийг Библиэд тайлбарласан байдаг. 받을 수 있도록 주님 그들 말씀을 붙들어 주시옵소서. Гисэн хэдий ч энэ ертөнцийн олон шүтлэгтэй хүмүүс дундаас үүнд би бусад шашны гишүүдийн тухай яриагүй бөгөөд Библийн үгсийг сонсдог, эцэг бурхныг эрэлхийлдэг, Есүс Христэд итгэдэг шүтлэгтэй хүмүүсийн тухай ярьж байгаа бөгөөд эдгээр хүмүүс дотроос ч гэсэн зарим нь хоцорсон байж магадгүй гэж Библиэд анхааруулдаг. Энэ нь мөнхийн авралаас хоцорсон гэсэн үг юм.
Библийн янз бүрийн хэсгүүд болон ишлэлүүдэд авралыг дурдсан байгааг бид олж хардаг. Та бүхэнд нэг жишээ дурдахад Библиэд энэхүү авралын тухайд гэвэл та нарт ирэх нэгүслийн тухай иш үзүүлцгээсэн иш үзүүлэгчид анхааралтай судалж лавлан өөрсдөд нь байсан Христийн сүнс аль үе болон хэнийг заасныг нэгтэлж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг тэр урьдаас айлсан байжээ. Мөн тиймээс бид гулсаад өнгөрчихгүй тулд энэ авралаас гих ишлэл байдаг. Миний өнгөрсөн амьдралыг санагдуулан байна. Би Христэд итгэгч гэр бүлд төрсөн. Би сайхан гэр бүлтэй гэдгээрээ бахархаж чадна. Христэд итгэгч гэр бүл. Аав маань чуулганы үнэнч гишүүн байсан бөгөөд ээж маань шашны номлолын коллеж төгссөн юм. Бага байхаасаа би Христийн шашны боловсрол эзэмшсэн. Гэлээгээд Христийн шашны энэ боловсрол намайг Бурханд итгэх итгэлийн тал дээр зүрх сэтгэлд минь итгэл авчраагүй. Би бага байхаасаа л нэм гарагийн сургуульд явдаг байсан ч Бурханд итгэх итгэл, Бурханд итгэх амьдралын тухай ярихад надад эвгүй санагддаг байлаа. Бусад хүмүүс намайг чуулганд хичээнгүйлэн явдгийг минь магтдаг байсан ч надад эргэлзээтэй олон асуудал байсан юм. Би өөрөөсөө диваажин үнэхээр байдгүй, Бурхны хаанчлал гэж байдгүй, Бурхан үнэхээр байдаг гэж үү гэж асуусан. Харин Есүс түүний тухай Библиэс олж мэдсэн болохоор Есүс оршиж байсан мэт санагдсан тул Есүсийн талаар надад эргэлзээнэ гэх байгаагүй. Есүс гэх нэртэй хүн байсан эсэх тухай асуулт урган гарч ирэхэд надад тэр байсан юм шиг санагддаг байлаа. Тэр түүхэн хүн байсан болохоор олон хүн түүнд итгэх байх гэж бодогдсон юм. Ийм байдлаар Есүст итгэх амин дуусахад Бурхан намайг өршөөх болов уу гэсэн бүрхэг төсөөлөлтэй байлаа. Гэхдээ би Есүст зүрх сэтгэлийнхээ гүнд итгэдэг байсан бөгөөд Есүс бидний гэм нүглийн төлөө бүхэн төрлөختний гэм нүглийн төлөө цовдлогдсон тухай загалмайн замыг мэддэг байсан бөгөөд би үргэлж улаан өндөгний баяр тэмдэглэдэг байсан болохоор Есүсийг үхэхсдээ самилсан тухай зааж сургадаг сургаалыг мэддэг байв. Би чуулганд итгэсэндээ биш, харин итгэхийн тулд очдог байсан юм. Зул сарын баярын үеэр би Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхэд маш их хүчин чармайлт гаргав. Нэг удаа Есүсийн энэ ертөнцид мэндэлсэн үйл явцыг дүрсэлж зурсан зургуудаараа чуулганы хүртэл дүүргэж тийм их хүчин чармайлт гаргасан тохиолдолч байсан. Тэгэхэд ахлагч нарын нэг нь над дээр ирээд "Ноён ёо" гэв. Би нэм гарагийн сургуульд багшилдаг байсан тул тэр хүн намайг багш гэж дууддаг байв. "Ноён ёо, та диваажинд очихороо том шагнал хүртэх болно. Та энд агуу ажил хийж бүтээсэн." Гэвч би зүрх сэтгэлдээ хэрв диваажин гэж үнэхээр байдаг бол би тэндээс шагнал хүсэн хүлээгээгүй. Харин надад арын буланд өчүүхэн зайл өгчихвэл би сэтгэл хангалуун байхаар байлаа. Энэ бол миний найдаж байсан зүйл юм. Хэрв диваажин байдаг бол би тэнд очихдоо тэнцэхэд л хангалттай гэж бодов. Гагцхүү диваажин байдаг эсхийг нь мэдэхгүй учраас тийшээ очих гэж хичээхийн оронд зүгээр л магтуулах гэж иймэрхүү ажил хийдэг байлаа. Зарим үед би зул сарын баярын урд өдрийн сүүлийн мөч хүртэл чуулган дотор зураг зурж будаж өнждөг байсан юм. Үргэлж маш хүйтэн байсан бөгөөд нэг удаа хөлдөж үхэхээ шахсан. Би чуулган дотор халаагуурын хажууд урт вандан сандал тавиад түүн дээр унтаад өглөө болтос хэрдэггүй байлаа. Биемэр хөшөж намайг сэрээдэг байсан бөгөөд дараа нь халаагуур унтарсан байгааг олж харна. Би ч бас иймэрхүү бэрхшээлийг туулсан.
Үүнийг Деважинд очихыг хүссэндээ хийгээгүй билээ. Энэ ертөнцид амьдарч чуулганд явж байх хугацаанд чадах бүхнээ хий гэсэн миний хүчин чармайлтын нэгэн хэсэг байсан юм. Өглөөрт залбирал үйлдэх үе ч мөн адил байв. Гэхдээ миний зүрх сэтгэлд ямар ч эргэлзээгүйгээр Есүст итгэх санаа огт суухгүй байх тийм төрлийн итгэл байгаагүй. Асуудал нь би Есүсийг онгон байдлаас төрсөн гэдэгт итгэх ямар ч боломжгүй байсан юм. Тэгээд хэн нэг нь надаас Есүс дахин амьсан тухай асуувал би олон жилийн турш жил болгон улаан өндөгний баяр тэмдэглэг байсан ч би үүнд итгэдэг гээд итгэл төгс хариулж чадхааргүй байв. Есүсийг үхэхстээс амьсан гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Учир нь эрүүл ухаан надад хүн үхэх цагт төгсгөл нь ирдэг гэж хэлнэ. Деважин там хоёр үл таних ертөнцийн нэг хэсэг учраас тэдгээрийг оршдог эсхийг ч би бас хэлж чадахгүй. Харин үнэхээр оршдог бол би яах бол гэдэгт санаа зовж байсан юм. Би өөрийгөө Деважинд очино гэж итгэлтэйгээр хэлэх боломжгүй байв. Энэ бол миний итгэлийн ам байсан юм. Есүс болон түүний зан чанарын тухай миний оюун санаанд байсан зураглалын тухайд гэвэл түүний үйлдэлүүд эд шидийн юм шиг санагдана. Петрийг усанд живж байх үед Есүсийн Петрийг барьж авч байгаа дүр би үүнийг нэг удаа зурж байсан болохоор усан дээгүүр алхаж буй Есүс кинонууд дээр үргэлж гардаг энэ дүрсүүд Есүс өвчтэй хүмүүсийг этгэж байгаа нь. Гэвч Есүсийн чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн гэж хэлснийг мэдэж байсан бөгөөд энэ агуу бөгөөд анхны тушаалыг сахихын тулд би чадах бүхнээ хийсэн гэх итгэл миний зүрх сэтгэлд байгаагүй. Библи бидэнд Есүсийн талаар гүн гүнзгий бодохыг сургадаг боловч Библиэс олж авсан нийтлэг мэдлэг дээрээ үндэслээд Есүсийн талаар гүн гүнзгий бодохыг оролдох үед миний толгойд эргэлдэж байсан дүрслэлийг та нарт үзүүлье. Би үсэрхийг Есүсийг ингэж төсөөлсөн юм. Хүүхэд байхдаа Библиэс ийм зураг харж байсан болохоор Есүсийн талаар гүн гүнзгий бодох үед миний толгойд ийм дүр зураг орж ирдэг. Есүсийн зургийг ингэж зураад бодтол нэг хүн үүнийг Есүс шиг харагдаж байна гэж хэлсэн. Зурж дууссаны дараа манайхаар нэг гадаад хүн зочилсон юм. Тэр миний зургийг хараад чи тэр хүнийг таньдаг уу гэж асуугаад зургийг хэн зурсан болохыг асуусан. Би зурсан гэж хэлтэл зурган дээр хүнийг яг хөрштэй адилхан харагдаж байна гэв. Яг ийм төрхтэй хүн байгаа гэдгийг сонсоод түүний ямар ажил хийдгийг асуутал манай зочин солонгосоор нэг юм хэлсэн боловч дуудлага нь тийм ч сайн биш байсан учраас дээрэмчин гэж хэлснийг нь ойлгох гэж нилээд удав. Тэр хүн дээрэмчин байжээ. Намайг сэтгэлээр маш их унсныг та нар төсөөлж байгаа байх. Нэг удаа хүүхэд байхдаа Есүсийн зургийг зурсан уран бүтээлчийн тухай уншсан юм. Хожим зураачид өөр зураг зурах захиалга иржээ. Энэ удаад Есүсээс урвсан Искариотын Юдасын зураг байв. Тэрээр жигшүүрт Юдаг хэрхэн дүрслэх талаар бодож байхдаа хоригдлууд дотроос модель хайж олохоор шорон руу явжээ. Түүний олсон модель нь хулгайч алуурчин байсан боловч зураачийг зургаа зурж эхлэх үед модель түүнд би залуу байхдаа нэг удаа сайн зургийн модель болж байсан юм шүү гэж хэлв. Зураач хэний дүр төрхөнд модель болсныг нь асуухад хоригдол түүнд би залуу байхдаа Есүсийн зургийн модель болж байсан. Есүсийн залуу байх үе гэж хариулжээ.
Би энэ түүхийг хаа нэгтээ уншиж байв. Тэгэхээр бид Есүсийн дүр төрхийг буюу эрэгтэй хүн зурж болно. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Есүсийн сүнс, Бурхны сүнс. Тэр үед миний сүнсэн бий. Бурхны сүнс хоорондын харилцаа надад илүү чухал байсан хэрнэ иймэрхүү сүнслэг байдлын талаар огт боддоггүй, толгойд ч орж ирдэггүй байлаа. Би сургуулиас олж авсан Есүсийн талаарх мэдлэг дээрээ тулгуурлан түүний тухай мэддэг зүйлээсээ илүү зүйл харж чадахгүй байсан юм. Би Библиэс зарим зүйлийг сонссон ч зүгээр ёс суртахууны хим хэмжээний үднээс л эдгээр зүйлсийн талаар бодсон. Гэвч хожим нь би Есүсийн тухай бодож эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь би цагаа огт дэмий үрсэн явдал биш юм. Мэдээж хэрэгцээгүй бодлуудад цаг үрсэн байж магад. Би хүний хүсэл мөрөөдөл тэмүүлэлээр дүүрэн байдаг насан дээрээ байсан боловч тэр үед надад хоосон санагдсан. Залуухан залуу ойролцоогоор 21 нас хүрээд хорвоо ертөнцийг зоригтойгоор харах хэмжээнд очдог. Хорин нэг орчим нас хүрээд би урдах амьдралаа хараад өөртөө итгэлтэй байсан. Учир нь бусад хүмүүсийн толгойд орж ирээгүй бодлууд надад орж ирдэг гэж боддог байв. Амьдралынхаа туршид өөрийн сонгосон замаар явах юм бол амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Гэвч хачирхалтай нь амьдралынхаа тэр мөчид миний өөртөө итгэх итгэл ямар их эргэлзээтэй болохыг олж мэдсэн явдал билээ. Тэр хүртэл би зүгээр л амьдарч ганцаараа туулж байсан болохоор үүнийг анзаараагүй байж. Ард үлдсэн залуу насны өдрүүддээ итгэлтэй байсан боловч нэг асуудал байсан юм. Энэ бол миний өөртөө итгэх итгэл зориг минь байв. Бүх зүйл миний төлөвлөснөөр болох нь ойлгомжтой байсан хэдий ч харин дараа нь яах билээ гэсэн асуудал байсан юм. Хэрэв би амжилтанд хүрсэн бол яах байсан бол? Би үүнээс ямар ч сэтгэл ханамж авч чадахгүй мэт санагдсан. Өөр хэний ч мэдэхгүй хүсэл мөрөөдөл надад байсан юм. Энэ талаар зөвхөн би л мэддэг. Яагаад тийм байснаа мэдэхгүй. Амьдрал маш хэврэг боловч миний эр зориг хаанаас гардгийг мэдэхгүй. Намайг ийм байдал байх үед нэг бодол төрсөн юм. Хэрэв ирээдүйд миний бүх зүйл эргэн тойрны найз нөхөд, хүрээлэн буй орчин, ойр дотны ах дүү садангүйгээр болж бүтээд мөн миний амьдралд хүн төрлөختний энхүү өгөгдөл байгаагүй бол аз жаргал гэдэг талбай дунд дэлгэрч буй ганц цэцэгнээс илүү гарахааргүй зүйл байх байсан. Цэцэг тохиромжтой ой эсвэл тохиромжтой орчинд байх ёстой. Илүү дөхөж очихоор жишээ татах юм бол миний аав ээж, ах дүү нар тэнд байсан бөгөөд ойр өссөн найз нөхдөөсөө би нилээд их хамааралтай байсан юм. Нөхөрлөл бол маш үнцэнтэй зүйл. Тэгсэн хэрн найзуудтайгаа аз жаргалаа хуваалцаж, тэдэнд итгэж, өөрийгөө тэдэнд бүрэн зориулж чадахгүй байгаа юм шиг санагддаг байлаа. Заримдаа хүнд хэцүү байдлаас гарахад минь харин зарим үед баяртай үйл явдлаа хуваалцахад минь тэд хэрэгтэй хүмүүс байсан боловч үүгээр хязгаарлагддаг байв.
Энэ нөхөрлөлүүдэд бүх хүчин чармаалтай зориулах боломж надад байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам ёс суртахуунтай, зөв шударгаар амьдрах ёстой шүү гэсэн бүрхэг бодол надад байсан хэрэн ийм хүнд ачаа үүрэх гэж оролдох үедээ би ямар их сул дорой байгаагаа олж хардаг байсан юм. Тийм болохоор яаж өөрийнхөө төлөө сайхан амьдрах вэ гэж гайхшрах боловч энэ тухай бодол намайг улам илүү тавгүй түйлнэ. Учир нь энэ тухай бодох үед би өөрийгөө нийгэмд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлэх хэмжээний бие галбиргүй гэдгээ олж харсан юм. Амжилттай байж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эрэгтэй хүн тодорхой бие бэлтэртэй байх ёстой. Тэр гайхалтай, дур булаан, царайлаг өргөн мөртэй, бие бэлтэр сайтай, эрэгтэйлэг байх ёстой боловч миний дотор зөвхөн агуу эр зориг, хүсэл тэмүүлэл оршиж харин бие мах бод маань үүнтэй нийцэхгүй гэдгийг олж харсан. Энэ шалтгаанаас болоод би амьдралдаа амжилтанд хүрч амжилттай цуг ирэх бүх эд баялагийг олж авлаач эдгээр зүйлс хүн төрлөختний энэ бүх төгс бус байдалтай байгаа цагт намайг аз жаргалтай болгож чадахгүй гэдгийг олж мэдсэн. Ийм зүйлийн талаар бодолгүй зүгээр л амьдарч болох байсан ч янз бүрийн хүмүүсийн амьдралын тухай ном уншиж бусдын үгс болон маргаануудыг шүүдэг байсан учраас би амьдралын дэми хоосон байдлын талаарх янз бүрийн бодол, санаанууд, ирээдүйн амьдрал, өнгөрсөн амьдрал болон түүх дунд эргэлдэж байлаа. Энэ бүхнийг хараад би нэг удаа өөрийгөө зэмлээд би үнэхээр сул дорой амьтан юм. Бүр маш сул дорой. Би яаж өөртөө ийм агуу мөрөөдлүүдийг хатгалж чадваа гэж бодсон. Энэ нь би цөхрөнгөө барсан эсвэл өөрийгөө дорд үзсэн гэсэн үг биш юм. Тэгэхэд би өөртөө дэндүү итгэлтэй байсан. Яагаад тэр вэ? Би гудамжаар алхаж байхдаа эсвэл усан цэлэх юм уу дээрэмчдийн холигдог хажуугийн гудамжаар явхдаа огтхон сандарч байгаагүй. Тэр үед бие маань жижигч дээрэмчдээс айхгүй байх хэмжээнд биеэ хөгжүүлж байсан юм. Үүний учир шалтгаан гэвэл би сул дорой биетэй байсан учраас өөрийгөө хамгаалж чаддаг байхыг хүссэн. Хэрвээ том биетэй хүчтэй байсан бол өөрийгөө хамгаалахын тулд иймэрхүү төлөвлөгөө гаргахгүй байсан байх. Гэхдээ та нар намайг газар унвал дундагмаа хүүхэлдэй шиг босоод ирнэ гэж бодож болох ч би нөхцөл байдлынхаа талаар бодоод ямар асуудал гарч болохыг ухаарад надад ямар нэгэн аврагдах хэрэгсэл хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Тэгээд би тайтгарлыг олохын тулд янз бүрийн ном уншсан. Дараа нь толгойноосоо авч хаях гэж үргэлж хоосон дэвтэр буюу зургийн дэвтэр биедээ авч яваад хаа нэгтээ суух болгондоо зураг зурдаг байв. Би тойрч суугаа, ярьж байгаа, гоодаам, эсвэл шатар тоглож буй хүмүүсийг зурж байлаа. Тэр хүмүүсийн хажууд би чимээгүйхэн суугаад яг л зурагчин санамсаргүй зураг дарж байгаа юм шиг зураад нэг хоромч уйдаж байгаагүй. 21 орчим настай байхад миний уйдаж байна, ядарч байна. Энэ уйдгартай эсвэл сонирхолгүй гэж хэлж байхыг хизээж сонсож байгаагүй. Би үргэлж
маш завгүй байдаг байлаа. Өөрийгөө ихэд завгүй байлгадаг байсан юм. Гэвч үе миний толгойд нэг бодол орж ирэх болсон юм. Энэ бүхнээс би юу олж авах вэ? Миний оюун бодолд ийм асуудал үүссэн юм. Тиймээс би зүрх сэтгэлдээ үүнийг нэг мөсөн цэгцлэх хэрэгтэй гэж бодов. Миний одоо хүртэл амьдарсан арга барилыг бүр мөсөн өөрчлөх ямар нэг арга байгаа болов уу? Тэгээд би бусд нь бүгд л өөрсдийн амьдралаар амьдарч байна. Тэгэхээр өөрийнхөөрөө онцгой амьдрах юун тийм гайхалтай гэж бодлоо. Надад ийм асуудал байсан юм. Гэвч аз тохиосноо яасан миний өмнө зам нээгдэж Библи хүлээн авах боломж тохиов. 1962 оны 3 дугаар сарын 17-нд надад том Библи өгсөн. Манай гэрт ч бас Библи байсан боловч энэ Библийг би өөрийн хүчин чармайлтаар авсан юм. Гэсэн ч үүнд би нэг их баярлаагүй. Харин надад өгсөн хүн хэлэхдээ намайг Библийг үргэлжлүүлэн уншихаар хүн биш байна гэсэндээ би түүний буруу гэдгийг нотлох зорилгоор зөвхөн ийм шалтгаанаар уншиж эхэлсэн юм. Гэхдээ Библийг унших үед зүрхийг минь эзэмдсэн түнэр харанхуй байгаа гэдгийг олж мэдэв. Миний дотор урд өмнө тэгтлээ гүн гүнзгий бодож байгаагүй зүйл нүгэлт мөн чанар байсныг би хүлээн зөвшөөрсөн. Агшин зуур худал хэлэх нь нүгэл гэж бодож байгаагүйгээс гадна Библийг уншиж байхдаа миний дотор нүгэлт мөн чанар байдаг тул зөвхөн өөрийн хүчин чармайлтаар л иймэрхүү гим нүгэл үйлдээгүй гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Миний дотор орших энэ мөн чанараас болж шаардлагатай санагдсан ямар ч үед надаас нүгэл урган гарч болохоор байв. Үүний дараа би өсвөр насндаа хийсэн бүх зүйл тэр дунд зүрх сэтгэлдээ байсан тэрхүү хандлагыг эргэн харж эхэлсэн юм. Би нүгэлт зүрхнийхээ гүнд шаналж байгаагаа ухаарсан. Тэгээд нэг өдөр тэр жилийн 4-р сарын 7-ны оройн 8 цаг болж байв. Хэн нэгний Библийн тухай ярьж байгааг сонсож байсан юм. Тэрээр Есүсийн үхлийн тухай ярьж байсан нь миний хувьд нийтлэг ойлголт байлаа. Би бага байхаасаа Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно гэх ишлэлийг мэддэг байв. Үүнийг маш сайн мэддэг байсан хэрн тэр өдрөл амьдралдаа анх удаа итгэсэн юм. Зүрх сэтгэлдээ би Бурханд анх удаа эзэн гэж хандсан. Итгэл үнэмшил маань туйлын баталгаатай болсон билээ. Миний оюун санаандах бүх түнэр харанхуй аажмаар арилсан юм шиг санагдсан. Миний зүрх сэтгэлд энэ нь яг л харанхуй өрөө шиг энэ танхим шиг байсан ба гэрэл гарч өрөө гэрэлтгүүлэхэд харанхуй аажмаар алга болов. Миний зүрх сэтгэлд ийм хачирхалтай зүйл тохиолдсон юм. Одоо миний хувьд үхлийн хүндийд гэрэл гарч байна. Есүс миний зүрх сэтгэлд орж ирсэн цагаас хойш энэ дуунд дүрсэлсэн шиг би амар амгаланг мэдэрсэн. Тэр өдрөөс хойш Есүсийн онгон ихээс төрсөн талаарх миний эргэлзээ дуусхур болсон билээ. Үүнд эргэлзэх өөр шалтгаан надад байгаагүй бөгөөд итгэхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлагагүй болсон юм. Би зүгээр л итгэсэн. Есүсийн дахин амьлалтыг туйлын итгэлтэйгээр хүлээж авсан. Хэн нэгэн намайг итгэвэл аална гэж хэлсэн ч эргэж буцалтгүй итгэсэн юм. Би зүгээр л итгэсэн бөгөөд ингийн тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагагүй болж эргэлзээнүүд маань нэг нэгээрээ алга болж эхлэв.
Үүнээс хойш 10 орчим жилийн дараа намайг радиод ажиллаж байх үед нэг үйл явдал болсон юм. Нилээд өндөр албан тушаалтай төрийн албахаагч над дээр нэг өдөр ирэв. Хэн нэгэн түүнийг над руу явуулсан тул надтай уулзахаар ирсэн нь энэ аж. Биднийг ярьж эхлэх үед надад би өөрөөс чинь асуулт асууж болох уу гэв. Энэ хүн миний урд нь уулзаж байгаагүй хүн байв. Тэгэхээр нь би тийм ээ болно. Та ямар асуулт асуумаар байна гэтэл таныг би нэг газар лекц уншдаг гэж сонссон. Хэрв та мөн бол энэ нь боломжтой байх гэж бодсон. Тэгээд тантай уулзахаар ирлээ гэв. Тийм гэж үү? Энэ нь юу гэсэн үг билээ гэж асуутал. Би Христэд итгэгч гэр бүлд төрж өссөн. Одоо хүртэл ээж маань миний төлөө залбирдаг. Үүний нөлөөгөөр би ч мөн адил Христэд итгэгч болсон. Би нийгэмд хизээч буруу замаар явж байгаагүй бөгөөд өдийг хүртэл чадах чинээгээрээ үнэн ч итгэгч хിവэр амьдэрсэн. Бас би чуулганд тодорхой байр суурьтай. Гэхдээ надад элен далангүй хариулаач. Би ийм л хүн гэж хэлсэн юм. Дараа нь тэр хүн надад "Гэхдээ надад байдаг шиг ийм эргэлзээ өөрт чинь байгаа эсхийг би мэдэхгүй байна" гэд надаас Есүсийн онгон ихээс төрсөн түүнийг дахин амьсан зэрэг миний яагаад ч итгэж чадахгүй байсан зүйлсийн талаар асууж эхлэв. Тэр надаас эдгээр зүйлсийн талаар нэгээр нь асуулаа. Тэрээр хэлэхдээ би баптизм хүртэх үедээ катехизмын бүх асуултад хариулсан ч надад итгэл алга. Би зүгээр л итгэж чадахгүй байх шиг байна. Та итгэдэг үү? Би түүнд хариулахдаа би өөрөөс тань илүү учраас илүү итгэл бишрэлтэй байгаа юм биш. Надад ч бас олон эргэлзээ байсан боловч би нэг л өдөр итгэсэн. Тэр өдрөөс хойш надад эргэлзээ байхаа болсон юм. Энэ бол өөрчлөгдөшгүй үнэн. Би гарцаагүй бүрэн дүүрэн итгэж эхэлсэн. Би түүнд бүх зүйлээ даатгаж чадсан гэв. Тэр хүн хариуд нь "Өө, би маш их атаархаж байна. Надад ч бас ийм зүйл тохиолдох болов уу" гэхэд нь би түүнд "Бурхны сүнс тантай хамт байгаа цагт боломжтой. Танд ч бас тохиолдож болно. Энэ нийгэмд амьдарч байхад бидний оюун ухаан, бодол санаа энэ нийгмийн дагуу боловсрдог. Гэхдээ үүнийг хүчээр дараад өөрсдийгөө итгэж байна гэж хэлхийг бидний ухамсар зөвшөөрдөггүй. Тэгэхээр нэгэнт итгэнэ гэдэг асуудал Бурхны нууцаар дамжин тохиолддог зүйл учраас энэ бол гайхамшигтай зүйл. Энэ нь таны хувьд ч гэсэн боломжтой гэж найдаж байна. Би өөрөөс тань насаар хамаагүй дүү учраас Библийг яарнээж тань шиг ахмад хүнд ярьж номлол айлтхыг хүсэхгүй байна. Гэхдээ хэрв та хүсвэл дуртай үедээ дахин ирж болно шүү гэсэн юм. Тэр үед би 32 настай байлаа. Эргээд үүнийг бодоход энэ ертөнцид түүн шиг маш олон хүн байсаар байгааг ойлгосон. Би хүрмээ тайлбал та дургуутсахгүй биз? Энэ ертөнцид одоо хэрнэ ийм хүмүүс олон байгаа байх. Зөвхөн би ч биш. Бидний эргэн тойронд бөгөөд бидний амьдарч буй энэ ертөнцид тэр хүнтэй адил асуултууд асууж буй олон хүмүүс байгаа байх. Энэ бол надад төрсөн бодол юм. Гэвч нэг өдөр миний очдог пресвитериан чуулганд нэм гаргийнхаа хичээлийг орсны дараа багш нарын уулзалт болов. Хүүхдүүд бүгд явцгаасан бөгөөд багш нар цэвэрлэгээ хийж байлаа. Бид гартаа шүүр барин сандлуудыг цэгцэлж цэвэрлэгээ хийж байсан юм. Гэтэл хаа нэгтээ өрөөний цаа талаас хэн нэгний магтан дуудуулж байгаа нь сонсогдов. Эзэн минь, миний ганц хүсэл бол энэ юм. Бүх өдрүүддээ танд үйлчлэх. Тэгээд Бурхны сэнтийн өмнө зогсоод өгшгүй мөнхийг
магтан дуулах. Хорон мөчүүд харавсан сум шиг өнгөрч байна. Христийн мэдэлд нүглээ намжлаарай. Нэг хүн энэ магтан дууг дуулж байсан бөгөөд намайг бас дагаад аялах үед миний дотор хачирхалтайгаар мэлмэрв. Би өрөөний арт талын багны хойно очиж суугаад Бурхан минь баярлалаа. Та намайг нүглийн ангалаас аварч авралын игнэнд зогсохыг зөвшөөрсөн. Үүний төлөө амьдрах боломж олгосонд баярлалаа. Намайг хаашаач явсан бай, үлдсэн амьдралдаа таны ажлыг үргэлжлүүлж хийхийг зөвшөөрөөч гэж залбирлаа. Тэр хүртэл би баттай авралын тухайд сүнсний авралыг махан биеийн авралаас ялгаж салгаж байсан учраас хүмүүсээс хизээч та аврагдсан уу? Аврагдах хэрэгтэй байна уу гэж асууж байгаагүй. Би үгэндээ маш хинамгай хандаж зөвхөн та Есүст эргэлзэх зүйлгүйгээр итгэдэг үү? Есүс Христ бидний болон та нарын нүглийн төлөө үгсэн гэдэгт бат итгэлтэй байх үе байсан уу гэх асуултуудыг асуудаг байв. Миний асуултууд үгээр хязгаарлагдаж, Библийн аль нэг ишлэлийг өөрийн мэдэх ишлэл учраас зүгээр нэгж татаж хэрэглэхийг хүсээгүй юм. Учир нь тэрэн шиг гим нүгэлд унсан сул дорой хүн ямар их зовж шаналж байгаагаа мэдэх хүртэл түүнд аврагч хэрэггүй байдаг. Цатгаланд сархингийн болж амтгүй гих ишлэл бий. Тиймээс эхлээд хүн сүнсэн биеэ асар том нүхэнд унсан мөн гим нүгэл дотор тэмцэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Энэ хэр хэмжээний нүгэл вэ? Нэг өдөр надад ийм зүйл тохиолдсон юм. Ёс зүй талаасаа би өөрийгөө тийм ч их гим нүгэл үлдээгүй гэж боддог байв. Гэвч нэг өдөр Библийг уншиж байгаад үүнийгээ хоош тавьсан. Хоош тавих болсон шалтгаан гэвэл Библиэд яагаад ийм ишлэл байна вэ гэж бодсноос болсон юм. Тэр хэсэгт Лотын тухай гардаг бөгөөд Содомоос зүгтаахдаа хоёр охиноо дагуулж явсан тухай хэсэг байв. Тэрээр хоёр охины хамт хүргдүүдээ орхиод сүрэх гэж байсан Содом хотоос зүгтжээ. Гэтэл эхнэр нь эргэж хараад давсан хөшөө болж хувирав. Энэ түүх Библиэд бичигдсэн байдаг. Хожим нь Лот хоёр охиныхоо хамт эрх хөнгөө газар суурьсанд огт нь санаа зовж эхлэв. Тэгээд тэд аавда дар суулгаж согтоогоод аавтайгаа ээлжлэн унтжээ. Энэ хэсгийг уншаад би маш их цочордож Библиэд зөвхөн сайн үгс бичигдсэн байдаг гэж бодсон. Энэ ямар гээчин хэсэг вэ гэж бодогдсон. Тэгээд Библийг өөрөөсөө түлхэв. Гэхдээ би ямар сони юм бэ? Яагаад ийм тохиолдол гарсан юм бол гэж бодсон. Ямар нэгэн садар самуунтай ном уншвал би хинч намайг харахгүй газар бүх гэрэл асаалттай, бүх хөшиг хаалттай үед ганцаараа уншдаг. Тэрийгэ уншаад цагийг зугаатай өнгөрөөж, харин дараа нь огт уншиж байгаагүй дүрсгэн. Гэвч надад Библи миний зүрх сэтгэлийг юучгүй цоолж байна гэж бодогдсон юм. Надтай адил зүйл бодож, ёс суртахууны дүрмтэй, соёлтой, боловсралтай, бусдыг ухамсарлсан гадаад үзмжээр амьдардаг хүмүүс байдаг. Би өөрийгөө цэвэр ариун амьдралаар амьдарч байгаа гэж итгэж байсан ч энэ хоёр залуу эмэгтэй тэдний юу хийсэн тухай бодов. Хэрв ямар ч хууль дүрмгүй бусдыг ухамсарлах албагүй ертөнцид амьдарч байсан бол би ямар хүн байх байсан бол гэж гайхав. Би бол садар самуунтай ном уншдаг хүн учраас яг тэдэн шиг юм байна гэж бодсон. Энэ бол зүгээр л үйлдэл болгож чадаагүй шунал тачаал байв. Орчин цагт үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал энэ нь ноцтой зүйл биш. Аяндаа тохиолддог бөгөөд хүн төрлөختөн өөрийн физик бие мах бодтой учраас тохиолддог зүйл гэж хэлэх амархан. Гэвч миний зүрх сэтгэлийн байдал ийм байгаагүй. Энэ нь намайг дунд сургуульд байх үеэс эхэлсэн гэж бодож байна. Сургуульдаа явах замд хажуугаар минь үргэлж нэг хөөрхөн охин өнгөрдөг байсан юм.
Надтай ойролцоо насны тэр үнэхээр гинэн цайлхан хөөрхөн харагддаг байлаа. Би хараа их залхдаг байсан ч хараагүй хүн биш учраас түүнийг харахгүй өнгөрч чаддаггүй байв. Тэгээд надад ийм бодол төрсөн. Хэрв тэр охин намайг өөрийнх нь тухай бодож байгааг мэдвэл хацарлуу минь алгадаад биеэ барь зүүднээсээ сэрэг гэж хэлж магадгүй ч. Үүнээс үл хамааран хэдхэн секундын дотор би хүссэн зүйлээ чөлөөтэй боддог байв. Гэвч гаднаа би хэвийн дүр эсгэнэ. Нэг өдөр би хүүхдүүдийн дуулж байгаа дууг сонссон юм. Жо Жин 2 бие биедээ таалагддаг. Энэ бас надад тохиолдсон зүйл юм. Тэгээд тэд гэвч тэд тэгээгүй дүр эсгдэг гэж дуулав. Энэ ч бас миний хийж байсан зүйл байв. Гэтэл яагаад би дөнгөж 22 настайдаа ийм хоёр нүур гаргах байдалд хүрсэн бэ? Энэ л намайг зовоож байсан юм. Би бас далайн эрг гэх мэт газруудаар явахдаа усан цэлхийн оронд хүмүүсийн наранд биеэ шарж байгаа суугаад ярилцах эсвэл алхаж байгаа зураглалыг холоос зурдаг байв. Тэгээд нэг удаа гэртээ ирээд би зүгээр л хүн төрлөختний гоо сайхныг буулгах гэж хичээж байна гэж бодлоо. Гэхдээ тэр хүний бие галбирыг оюун санаандаа төсөөлж байсан болохоор өөрийнхөө дотоод бодлыг мэддэг байв. Тэгвэл сэтгэл зүрхэнд юу байдаг вэ? Хүсч байгаа зүйлээ зурж төсөөлдөг хүний нүгэл ийм зүйл хийдэггүй хүний нүглээс 100 дахин дор гэдгийг би ойлгосон. Тиймээс хэрв бүдүүлэг садар самуунтай ном уншвал би түүнийгээ уншаад шүнжин унтдаггүй хэрнэ бусад хүмүүсийн өмнө уншаагүй дүр эсгэж тэрийг номын тавиурын ард нуух байсан. Тэгээд найзуудыгаа ирээд чи одоо болцох насанд хүрсэн. Та яагаад зөвхөн гүн ухааны номнууд уншдаг юм бэ? Чамд хайр дурлалын роман эсвэл төстэй ном байдаггүй юм уу гэж асуухад нь дотроо зүгээр л жуумалсан. Хүмүүс үүнийг нүгэлтэй зүйл биш гэж хэлж болох ч би өөрийн нүгэлт мөн чанарыг нуун дарагдуулсан нь өөрөө гим нүгэл билээ. Би тийм биш дүр эсгэсэнд учир байгаа юм. Гэхдээ нэг өдөр би Библиэс эдгээр үгсийг олсон юм. Чи бүү завхаар гэснийг та нар дуулсан. Харин би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүмбэр зүрхэндээ түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэг юм. Үүнийг хараад би ялагдсандаа гараа өргөхөөсөөр аргагүй болсон билээ. Надад бурхан минь би ч бас нүгэлтэн юм байна гэж бодогдсон. Би өөрийгөө бүрхэг байдлаар нүгэлтэн гэдгээ ухаараагүй. Өөрийнхөө нүгэлт мөн чанарыг Библийн чи ч бас бусдыг олонтаа харааж байсныг зүрхч нь мэдэх билээ. Болон нүгэлч нь та нарыг олно гэдгийг сайн мэдтгвэ гэсэн ишлэлүүдээр дамжуулан таниад би дотроо бурхан минь би энэ нүглүүдийнхээ төлөө яаж өршөөгдөх вэ гэж бодсон. Энэ бүхнийг би сургаал гэж мэдэж байсан бөгөөд зүрх сэтгэлийг минь зовоож тарчлааж байсан бүх гим нүглээ амаараа намжиллаач миний эргээд санаж чадахгүй дэндүү олон нүгэл байсан. Гэвч Библиэд үннээр би та нарт хэлье. Чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэсэн байдаг. Энд хүн байж болох бүхий л төрлийн нүглийг үлддэг болохоор яаж бүгдийг нь санах билээ гэсэн байна. Хэрв тэр нь өөр хэн нэгний эсрэг үйлсэн нүгэл байвал тэр хүнээс уучлалт гуйж гим хорыг нөхөн төлөвлөх боломжтой боловч таны толгойд зурж орж ирсэн гин нүглийг яаж шийдэж чадах вэ? Нүгэлт мөн чанаргүй юм шиг дүр эсгэх нь хамаагүй илүү зовлонтой гэдгийг би сүүлд мэдсэн. Тиймээс Библиэр дамжуулаад миний нүгэл хэдийгээр бэгшиг хар бараан үл мэт боловч Бурхны амласан ёсоор шийдэгдэх боломжтой гэдгийг олж мэдсэн. Энэ бол надад төрсөн сэтгэл юм. Тэгээд Библийг уншаад би
Хэрэв бид сүнсэн биенийхээ авралд итгэлтэй байвал Бурхан Есүс Христийг энэ ертөнц рүү буцааж илгээх тэр өдөр бидний мах бодч гэсэн түүний хүчээр бүрэн өөрчлөгдөж тэр өдөр бидний аврал бүтэн биелэх болно гэдгийг мэдсэн юм. Ингэхдээ бид итгэлийнхээ үр дүнд сүнсний аврал эсвэл зарим орчуулгад дурдсанчлан сүнснүүдийг олж авна. Бидний сүнсний авралын амлалт бол сүнснүүдэд маань өгсөн амлалт. Хэрэв тийм бол энэ нь бүрэн бөгөөд төгс аврал юм. Түүний төгс аврал, түүний гайхалтай хайр. Би сая хүмүүсийн хамт хашгирах болно. Алдарсуу. Тиймээс би Есүсийн цуснаас өөр юу ч биш гэж дуулна. Энэ үнэн болохыг би мэдсэн. Нүглүүд минь уучлагдсан гэдгийг баттай мэдэж байсан ч Библийг уншиж байхдаа сэтгэл үнэхээр тайвшрах үе байсан. Хэрэв би үүнийг танд танилцуулж болох бол энэ нь миний сүнсэн биений туулсан замын тухай юм. Хэдийгээр миний гэм нүглүүд өршөөгдсөн гэдгийг туйлын итгэлтэйгээр мэдэж байлаач мөн өршөөгдсөн гэдэгтээ туйлын итгэлтэй байсан ч үхэлтэй нүүр тулах хүртлээр нүгэл үлсээр л байх болно гэсэн бодол толгойд минь эргэлдэж байв. Тиймээс Библийг уншиж байхдаа нэг зүйлийг олж мэдсэн юм. Эдгээрийг миний мэдсээр байж үйлдсэн гэм нүгэл гэж бодъё. Харин эдгээр нь миний мэдэлгүй үйлдсэн гэм нүгэл. Хэрэв би эдгээрийг ухамсарласан бол хэрэв надаар оролдвол чамайг алан шүү гэж хэлэхээр байв. Гэвч арьсаа хамгаалахын тулд тойруулж эсвэл хэн нэгний арыг даах гэж оролдох юм бол таны худал хуурмаг үржих боломжтой. Есүс би чиний нүглийн төлөө өгсөн гэж хэлсэн тэр өдөр та нар мэдсээр байж нүгэл үйлсэн ч бай, мэдэлгүйгээр ч үйлсэн бай. Та нарын гэм нүгэл магтан дуунд гардаг шиг байна. Миний нүглийг юу угааж чадах вэ? Есүсийн цуснаас өөр юу ч угааж чадахгүй. Та нар Есүсийн цуснаас өөр юу ч угааж чадахгүй гэж дуулах боловч үүний дараа үл мэдэх ертөнц байдаг. Бид мэдсээр байж мөн өөрийн мэдэлгүйгээр нүгэл үлсээр байх болно. Би Есүст аль хэдийн итгэсэн ч Библийг уншиж байгаад ийм юм болсон байх нэ гэд ойлгосон юм. Бурхан юудэчүүдэд тахил өргөх аргуудыг зааж өгсөн. Эдгээр аргуудын зарим нь юу байсан бэ? Хүний нүглийг цэвэрлэхийн тулд хураг, ямаа, тугал зэрэг тодорхой амьтдыг тахилч нарын өмнө авчирдаг байв. Энэ нь нүгэлтнүүдийн нүглийн төлөө юм. Дараа нь тахилч нар тэр хүний нүглийг эдгээр амьтдад үүрүүлж тэр амьтдыг алаад Бурхны өмнө тахил болгон өргөнө. Эдгээр зохицуулалтыг хуучин гэрээний үед юудэчүүд мөрддөг байлаа. Тахилч нар эдгээр тахилуудыг өргөдөг байсан ч ахлах тахилч эцэст нь үхэх учраас түүнийг залгамжлах ёстой байв. Тэгж байж тэд тахилаа байнга өргөж чадна. Харин хүн сул дорой учраас байнга тахил өргөж чадахгүй. Тиймээс амьтдын цус хүмүүсийн гэм нүглийг мөнхөд өршөөж чадахгүй тул Бурхны хураг мөнхийн золилтын төлөө золиос болж ирсэн. Бурхны хураг Есүс бидний нүглийг үрд өршөөхийн тулд загалмай дээр цусаа урсгасан аж. Хэдэн мянга, хэдэн 10 мянга. Тэр бүхэл хэдэн 100 сая цэвэр амьтдын үхэл Бурхны цорын ганц хүү Есүс гэх нэг хүний үхлээрээ дамжуулан гүйцэлдүүлсэн зүйлийг гүйцэлдүүлж чадаагүй. Энэ ганц үхлээр дамжуулан Бурхны цорын ганц хүү Есүс үнэт цусаа урсгаснаар
мөнхийн золилтыг олж авч бидний нүглийг өөрдөршөөсөн. Бурхан тэр цусыг хараад бидний гэм нүглийг уучлсан. Тэр цусаар будагдсан биднийг буюу гэм нүгэлтнүүдийг уучилж өршөөсөн. Би үүнийг Библиэс олж мэдсэн юм. Еврей номыг гаргацгаая. Еврей номын 10 дугаар бүлэг. Еврей номын 10 дугаар бүлэг. Энд маш олон чухал үгс бичээтэй байдаг тул тэдгээрийг зөв хэлж чадахгүй байх вэ гэхээс эмээж байна. Еврей номын 10 дугаар бүлгийг уншихын өмнө эхлээд 9 дугаар бүлгийг гаргая. Еврей номын 9 дугаар бүлэг. Хэрв гаргасан бол 12 дугаар ишлэгийг уншицгаая. Тэр Ямааны болоод тугалын цусаар бус харин мөнхийн золилтыг агуулan өөрийнхөө цусаар ариун газарт нэгмүсэн бүгдийн төлөө орсон. Дараагийн 13 дугаар ишлэл учир нь мах бодийг цэвэршүүлэхийн тулд бузар тагстын дээр Ямааны болоод бухын цус охин бярууны үнсийг цацаж ариусгадаг. Энэ нь тэд үүнийг хуучин гэрээний үед хийсэн болохыг гэж байна. Тэгэх тусмаа мөнх сүнсээр өөсөвгүй өөрийгөө бурханд өргөсөн Христийн цус нь мөн чанарыг маань үхлийн үүсээс цэвэрлэн амьд бурханд үйлчлэн шүү дээ. Тийм учраас тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээнд ор үйлдсэн зөрчлийг золихын төлөө өгч дуудагдсан хүмүүст мөн хөвийн амлалтыг хүлээн авахын тулд болоо. Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй тогтоогдсон байдаг. Учир нь гэрээслэгч амьд байхад гэрээс нь хизээж хүчинтэй болохгүй тул үгсний дараа тэр нь хүчинтэй болох аж. Түүнчлэн анхны гэрээч цусгүйгээр батлагдаагүй юм. Энэ хүртэл бодож үзэцгээе. Анхны гэрээ гэдэг нь хуучин гэрээний Мосегийн 5 номд бичигдсэн зүйлсийг хэлж байна. Тэр зарилгийн дагуу амьтдын цус хүртэл хүний нүглийг орлуулдаг байсан тул тэгэх тусмаа мөнх сүнсээр өөсөвгүй өөрийгөө бурханд өргөсөн цус нь загалмай татагдсан бурхны хүү Есүс Христийн мэс чанарыг маань үхлийн үлсээс цэвэрлэнэ. Энэ хэсэгт үүнийг тайлбарлаж байна. Есүсийг энэ ертөнцөд төрхөөс нэлээд хугацааны өмнө дуулал номыг бичсэн иш үзүүлэгчдийн нэг нь ингэж хэлсэн юм. Еврей номын 10 дугаар бүлгийг 5 дугаар ишлэлээс эхлээд уншийе. Гаргацгаасан уу? Тиймээс тэр ертөнцөд ирэхдээ та өргөл ба тахилыг хүсээгүй. Харин та надад бие бэлдсэн шатаалт ба нүглийн тахилыг та эс таалав. 7 дугаар ишлэл тэгээд би үзэгтэн бурхан минь хүслийг тань үйлдэхээр би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн гэж хэлсэн гэв. Есүс Христийг төрхөөс 1000 жилийн өмнө Есүс Христийг энэ ертөнцөд махан биеэр ирэхээс 1000 жилийн өмнө нэгэн иш үзүүлэгч эдгээр үгсийг бичжээ. Энэхүү авралын тухайд гэвэл та нарт ирэх нэгүслийн тухай иш үзүүлцгээсэн иш үзүүлэгчид анхааралтай судалж лавлан өөрсдөд нь байсан Христийн сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг тэр урьдаас айлсан байжээ. Тэр үүнийг яаж зөгнсөн бэ? 7 дугаар ишлэл. Тэгээд би миний тухай хуйлмал номд бичигдсэн гэж хэлсэн гэв. Хуучин гэрээнд бурхан минь хүслийг тань үйлдэхээр би ирлээ. 1000 жилийн дараа болох Есүсийн үхлийн тухай бурхан урьдчилж хэлсэн байна. Дараагийн 9 дугаар ишлэлийг уншицгаая. Дараа нь тэр үзэгтэн хүслийг тань үйлдэхээр би ирлээ гэж хэлсэн. Тэр хоёр дахьыг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. Энэхүү хүслээр бид Есүс Христийн бүгдийн төлөө нэг мөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Би голдуу энэ магтан дуугдуулдаг. Намайг усан оргилуур руу явах үед миний зүрхийг усны долгион цэвэрлэнэ. Цаснаас илүү цагаан болгож
Хэрэв бид Есүсийн загалмайн өмнө очиод нүгэлд будагдсан зүрх сэтгэлээ түүний өмнө чимээгүй хэн тавин эзэн минь миний гэм нүглийг үүрсэнд баярлаа гэж хэлэх зүрх сэтгэлтэй бол энэхүү хүслээр бид Есүс Христийн бүгдийн төлөө нэг мөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Дараагийн 12 дугаар ишлэл. Харин тэр нүглийн төлөөх ганц тахил үүр дөргөөд Бурхны баруун гарт заларсан ба тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гიშгүр болгох хүртэл хүлээж байна. Учир нь тэр ариун болгогдох ёстыг ганц тахилаар үрд төгс болгожээ. Ариун сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь тэр эзэн айлдаж байна. Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуйлуудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ гэд цааш нь би цаашид тэдний нүглийг тэдний ёс бус явдлыг эс санана гэжээ. Эдгээрийн уучлал хаа байна. Тэнд цаашид нүглийн төлөөх дахил үгүй болдог. Хэдийгээр таны нүгэл завхай байсан ч тэр тэдгээрийг эс санана. Ийм магтан дуу байдаг. Тийм үү? Тэднийг тэр цаашид санахгүй. Би хуйлуудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ. Тэгээд би цаашид тэдний нүглийг тэдний ёс бус явдлыг эс санана. Бурхан бидний нүглийг Есүсийн цусаар үрд далдалсан. Бид ийм нэгэн магтан дууг дуулдаг. Алдар суу, тиймээс би дуулж байна. Есүсийн цуснаас өөр юу ч биш. Дараагийн 14-р ишлэл. Учир нь тэр ариун болгогдох ёстыг ганц тахилаар үрд төгс болгожээ. Хүний нүглүүд зөвхөн амьдралынх нь тэн хагаст бус үрд өршөөгддөг. Одоо харцгаая. Зөвхөн өмнөх гэм нүгэл өршөөгдөөд зогсохгүй. Мөн үрд мөнх хүртэл уучлагддаг. Хуучин гэрээний үеийн хүмүүс түүнийг ирнэ гэдэгт итгэж амьдарч байсан. Шинэ гэрээний үеийн хүмүүс түүнийг ирэхдээ аль хэдийн биелүүлсэн зүйлсэд итгэдэг. Хураг, ямаа, тугалууд нь хожим болох зүйлсийг харуулах жишээ болсон байна. Хүмүүсийн гэм нүглийг уучлуулахын тулд эдгээр амьтдыг нядалж цусыг нь цацдаг байв. Харин одоо мөнхийн Бурхны хүү цовдлогдож түүний цус урссан. Тэгэх тусам Христийн цус та нарын нүглийг үрд мөнх цэвэрлэх үү? Харин идүүгээ үеийн төгсгөлд өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд тэр ганц удаа үзэгдсэн юм. Манай эртний өмнөх ба манай эрен. Бид болоод өнгөрсөн үеийг хардаг. Эргэн хараад Есүс 2000 жилийн өмнө ирж гэм нүглийн маань төлөө бидний оронд өгсөн гэдэгт итгэдэг. Бид үүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Есүсийг хожим өхнө гэдгийг хүмүүст хүрэл могоогоор дамжуулан эрт дээр үед харуулсан. Мосегийн үед тэрээр хүрэл могой хийгээд Бурхныг эсэргүүцэж эсрэг зүйл ярьдаг байсан Израильчуудад хүрэл могойг харсан хэн бүхэн эдгэрнэ гэж заажээ. Гэвч тэдний зарим нь зөвхөн тэр могойг хараад яаж эдгэрх юм бэ? Могойг шатааж үнсийг нь могоон хадсан шархан дээр түрхээд хорт хазалтыг имчилбэл илүү утга учиртай шүү дээ. Харин Бурхан тэднийг могой руу зүгээр харахад эдгэрнэ гэж хэлсэн. Энэ бол итгэнэ гэж юу гэсэн үг болохыг харуулсан Библийн хэсгүүдийн сүүдэр байсан юм. Хонь болон бусад амьтдыг дахиж алах шаардлагагүй болсон ч зураг дээр харуулсан сүүдэр дуусхур болсон байв. Есүсийн загалмай дээр урсгасан цус бидний өнгөрсөн дүүлсэн гэм нүглийг уучлаа зогсохгүй мөнхийн золиос болсон. Өнгөрсөн үеийн нүгэлж бай, ирээдүйн нүгэлж бай, өнгөрсөн дүүлсэн нүгэлж бай, ирээдүйд үйлдэгдэх нүгэлж бай. Бүх гэм нүгэл аль хэдийн Есүсийн цустай холбогдсон байдаг. Бурхан биднийг Есүсийн цусаар дамжуулан хардаг бөгөөд түүний нүдээр бидний бүх нүгэл аль хэдийн уучлагдсан байдаг. Хэрэв бид энэ үнэнд итгэснийхээ дараа амьдралдаа ямар нэг буруу зүйл хийвэл Есүсийн өмнө сайтар уучлалт гуйх хэрэгтэй. Оюун санаагаа тайвшруулахын тулд бид яагаад ийм зүйл хийдэг вэ? Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Библиэд ингэж өгүүлдэг.
Бид Есүст гарцаагүй итгэдэг болсон хойноч гэсэн амьдралдаа гим нүгэл үйлдэж чадна. Нэг өдөр Есүсийн явах цаг ойрцсон байх үед тэрээр шавнараа суулгаад хөлийг нь угаав. Аврагчийн маань бүслийн дэх альчуур харуулсны дагуу бохирдсон хөлийг ариун гараар угаана. Боолын замаар явхад бидэнд туслаач. Энэ ертөнцид үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн гэж хэлсэн Есүс над шиг болон та нар шиг гим нүгэлтнүүдийн төлөө, хүн бүрийн төлөө үхсэн. Петр хожим нь энэ үннийг хэлсэн боловч Есүс түүн рүү хөлийг нь угаахаар ирэх үед тэрээр татгалзаж, "Эзэн, та миний хөлийг хизээж угаахгүй шүү" гэсэнд Есүс, "Тэгвэл надтай хувь чамд үгүй болно" гэлээ. Петр үүнийг сонсоод, "Зөвхөн хөлийг минь ч биш бас гар толгойг минь угаагаач" гэж хэлв. Харин Есүс усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй гэжээ. Гим нүгэл нь гарцаагүй уучлагдсан хүмүүс цаашид амьдрах явцдаа зөвхөн үйлдсэн нүглээ намжлахад болно. Аврал нь мөнхийн боловч амьдралд маань биднийг бохирдуулж буй гим нүглүүдийн тухайд гэвэл тэдгээр нь ч бас Бурхны хурганы цусаар дамжин шийдэгддэг. Их эзэн Бурхны баруун гар талд байх бөгөөд бидний сүнсэн биеийн тэргүүн тахилчийн хувьд одоо ч гэсэн гим нүглийн маань зуучлагчийн үүргийг гүйцэтгэж байна. Одоо бүгдээрээ 1-р Иохан номыг гаргацгаая. 1-р Иохан 1-р бүлгийг 7-р ишлээс эхлээд уншийе. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биентэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг ажээ. Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал итгэмжид зөвхт тэрээр нүглийг маань уучилж бүхий л зөв бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үлдээгүй гэж хэлбэл бид түүнийг худалж болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд түүний үг алга. Бид Есүст итгэсэн ч гэсэн өөрсдийг маань гутаадаг нүглүүдийг үйлсээр байдаг гэж Библиэд гардаг. Дараа нь 2-р бүлгийн 1-р ишлэл. Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэгэн нүгэл үлдвээс эцгийн өмнө бид өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвхт Есүс Христ мөн. Тэр өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй хамаг ертөнцийн нүглийн учир билээ. Хамаг ертөнцийн гим нүглийг үүрсэн хураг. Есүс хамаг ертөнцийн нүглийг үүрсэн хэрн зөвхөн чиний гим нүглийг орхисон байна гэж үү? Ийхүү хайрт гэгэнтнүүдэд үлдсэн амьдралынхаа туршид Есүсийн нэгүсэл талархаж хүндэтгэн амьдрах завшаан тохиосон. Тиймээс бид амьдралдаа ухамсарлалгүйгээр үйлдсэн гим нүглээ намжлах хэрэгтэй. Хэрэв бид нүгэл үйлдсэн бол хийсэн буруу зүйлсээ Бурхны өмнө ил тодоор бүрэн дүүрэн дэлгэх ёстой бөгөөд Бурхны эсрэг нүгэл үйлдсэн учраас тэр эцгийн хуваар биднийг өөрийнхөө үр хүүхдүүдийг шийтгэх болно. Есүсийн цус ийм их үнцэнтэй юм. Тиймээс Библиэд дурдсанчлан хүмүүст өгсөн Библийн зорилго бол хэрэв чи Бурхны хүүд итгэвэл мөнх амийг хүлээж авна. Энэ бол Библи бичигдэх болсон зорилго юм. Тэгээд энэ нь Бурхны хүүд итгэдэг хүн энэ гэрчлэлийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг. Мөн Бурхны хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй гэсэн байна. Гэвч Сатан тэр гэрчлэлийг үгүйсгэхийг оролцоор байдаг бөгөөд түүнийг өөр хачирхалтай үйлдэлүүдээр солих гэж асар их хүчин чармайлт гаргадаг. Тиймээс хүмүүс хэлээрээ ярьж зөгнөл хэлж өвчин эмгэгийг эдгээдэг их ийм учир утгагүй зүйл ярьцгаадаг. Тэр гэрчлэлийг ийм зүйлүүдээр орлуулах гэж оролддог хүмүүс бий. Гэхдээ тийм биш юм. Есүст итгэдэг хэн бүхэн өөртөө гэрчлэлтэй байдаг. Тэр гэрчлэл нь юу вэ? Энэ бол Бурхны өгсөн гэрчлэл юм. Есүс бидний нүглийн төлөө цусаа загалмай дээр урсгаж бидний гим нүглийг үүр дуучилсан гэдгийг гэрчлэх үгсээс өөр ямар гэрчлэл байдаг вэ?
Үүнээс илүү зүйл юу байж болох вэ? Тийм учраас Библи юуны төлөө бичигдсэн болохыг бидэнд хэлж өгдөг. Бид мөнх амийг олж авахын тулд Библийг уншдаг гэсэн байна. Нэгдүгээр Иохан номын 5 дугаар бүлгийг харцгаая. Нэгдүгээр Иохан номын 5 дугаар бүлгийн 10-аас 12 дугаар ишлэлүүдийг уншийе. Бурхны хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь түүнийг худалч болгож байна. Учир нь хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурхны гэрчлэлд тэр итгэсэнгүй. Энд зогсъё. Бурхны хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь түүнийг худалч болгож байна гэсэн байна. Энэ нь та нарын төлөө загалмай цовдлогдохоор Бурхны өгсөн Есүст та нар итгэхгүй байгаагаас үүнд итгэхээс татгалзаж байгаа учраас Бурхныг худалч болгож байгаадаа буруутай гэсэн үг юм. Учир нь хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурхны гэрчлэлд тэр итгэсэнгүй. Хэрэв та нар Бурхны хүүг загалмай дээр цусаа урсгаж бидний гэм нүглийг үрд уучлсан гэдэгт итгэхгүй байгаа бол Бурхны гэрчлэлийг хүчингүй болгох нүгэл үлдэж байна гэсэн үг юм. Хэрэв энэ ертөнцид хүнийг там руу илгээдэг нэг гэм нүгэл байдаг бол тэр нь итгээгүй нүгэл юм. Хүн чуулганд явдгүйгээсээ болж биш харин итгэдэггүйгээсээ л тамд очдог. Дараагийн 11-р ишлэл. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх ам өгсөн бөгөөд энэхүү ам хүүдэнд байна. Гэрчлэл гэж юу вэ? Бурхан бидэнд мөнх ам өгсөн. Та мөнх амийг хүлээж авсан уу? Та нарын дийлэнх нь үүнд эргэлзээр байж магадгүй. Энэхүү ам хүүдэн байна. Дараагийн 12 дугаар ишлэл. Хүүтэй хүнд ам бий. Бурхны хүү байхгүй хүнд ам байхгүй. Хүүтэй хүнд. Хэрэв та хүү Есүст итгэвэл танд ам байна. Танд мөнх амийг өгсөн. Энэ яаж болдог вэ? 13 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Та нар мөнх амтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурхны хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ. Би та нарт үүнийг бичлээ. Та нарыг мөнх амтай гэдгээ мэдээсэй гэсэндээ Библиэд та нар мөнх амтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурхны хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ гэсэн байдаг. Хэрэв та шидтэн биш бол уран зөгнөл санаануудад автаагүй бол мөн хэрвээ зөв бодолтой байгаад энэ загтлын үгсийг уншиж байгаагаар нь уншвал хэрэв Бурхан таны сүнсэн биед өгсөн энэ мөнхийн загтлыг хүлээж авч байгаа бол Библиэд үүнийг та нарыг мөнх амтай гэдгээ мэдээсэй гэсэндээ бичсэн гэсэн байна. Бурхан биднийг мөнх амтай гэсэн итгэлийг өгөхийн тулд эдгээр үгсийг өгсөн юм. Тиймээс Библи уншихын гол зорилго юу вэ? Бурхны хүнд хүсдэг жинхэнэ хүсэл юу вэ гэж асуувал сүнс нь үрд мөнх хаягдсан хүмүүст мөнх амьдрах боломжийг олгохын тулд Бурхан хүүгээ илгээсэн явдал юм. Энэ бол мөнх ам. За бүгдээрээ Иохан номын 6 дугаар бүлгийг гаргацгаая. Зургаадугаар бүлгийн 40-р ишлэл. Иохан номын 6-р бүлгийн 40-р ишлэлийг уншийе. Учир нь хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амтай байх нь миний эцгийн хүсэл юм. Эцсийн өдөрт би өөрөө түүнийг амьлуулна гэж айлтлаа. Бид судалгаанда Библийн олон үгийг судалж үзсэн. Мөн биднийг мөнх ам хүлээн аваасаа гэсэн нь Библийг бичсэн зорилго болохыг би олон удаа тайлбарласан. Тиймээс хэрэв та мөнх ам хүлээн авахын тулд Библийг уншиж Есүсийн үгс болон түүнийг та нарын гэм нүглийн төлөө өгсөн гэдэгт баттай итгэвэл Библи та нарыг мөнх амтай байна гэж амласан. Иохан номын 5 дугаар бүлгийг гаргацгаая. Иохан номын 5 дугаар бүлгийн 24-р ишлэлийг хамтдаа уншийе. Үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод
намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гítэлж амин чилжив. Та мөн хамийг хүлээж авна гэсэн байна уу? Эсвэл та мөн хамтай гэсэн байна уу? Дараа нь хүлээж авах уу? Та мөн хамийн амлалтыг хүлээн авсан уу? Эсвэл аваагүй байгаа юу? Энэ бол Бурхны амлалт. Үүнийг хүлээн авсан хүмүүс Иохан номын 10 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийн үгсийг уншвал талархах болно. Иохан номын 10 дугаар бүлгийн 28 дугаар ишлэгийг гаргацгаая. Хамтдаа уншийе. Би тэдэнд мөн хамийг өгнө. Тэд хизээч мөхөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй. Энд би тэдэнд мөн хамийг өгнө гэсэн байна. Тэдний гэм нүглийг үүр дөршөөсөн. Тэд үрд уучлагдсан. Алдарсуу. Тиймээс би Есүсийн цуснаас өөр юу ч биш гэж дуулна. Энэ нь тэдний бахархал байх болно. Хэрэв та үрд уучлагдсан бол энэ нь мөнхийн амлалт аль хэдийн биелсэн гэсэн үг юм. Энд аврал гэх нэр томьёонд мөн адил зүйл хамаарна. Хэрэв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралт хүрнэ. Есүс бидний гэм нүглийн төлөө өгч, бидний зөвтгөлийн төлөө амьлуулагдсан гэдгийг Библиэр дамжуулан харж, Бурхны үгэнд худал хурамг байхгүй гэдгийг олж харах үед бид юу олж мэдэх вэ? Есүсийн үхэл дэмий байгаагүй гэдгийг олж мэднэ. Бид тэр намайг уучлахын тулд үгсэн. Түүний цус миний гэм нүглээс ч агуу юм. Тэр цус. Гэм нь час сулаан тол бүлдээгээд үүнийгээ тэр цасан цагаанаар угаасан. Миний гэм нүгэл гэтлэгдсэн бөгөөд эзний хайр амласан ёсороо миний гэм нүглийг цусаараа цайруулсан. Түүний цусыг гэрч надад миний зүрх сэтгэлд өгч, таны үнэт цусаар цэвэршүүлэхийн төлөө. Энэ нь Калвари дээр урсан. Би очиж байна, эзэн минь. Яг одоо тань дээр очиж байна. Калвари дээр урсах цусаар намайг угаа цэврэл. Итгэлээрээ би урсгалыг нь харсан. Таны урсаж буй шархнуудын хангагдаж буйг. Алдарсуу. Тиймээс би Есүсийн цуснаас өөр юу ч биш гэж дуулна. Энэ үннийг гүйцэлдүүлэгч Бурханд өөрсдөөсөө өгч чадах зүйл бидэнд байна уу? Нэг гигантэн анх итгэх үедээ энэ магтан дууг дуулсан. Сэтгэлийг минь нэг хар толбноос салгахын тулд цус нь тол бүрийг цэвэрлэж чадах Бурханд. Энэ магтан дууг дуулсан эмэгтэй Шарлот Эллиот байлаа. Аяа Бурхны хургам минь очиж байна би, очиж байна. Тэрээр энэ дуулыг яг л эзний өмнө тэрвүүлж байгаа мэтээр дуулав. Одоо Эфес номын 1-р бүлгийг харцгаая. Эфес номын 1-р бүлэг. Би 5-6 дугаар ишлүүдийг унших болно. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан нэгнийхээ дор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд болоо. Тэр биднийг дуудаж, ингэснээр хайрлагдсан нэгнийхээ дор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг бид магтуулж чадна. Дараа нь хэрэв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Бурхан ингэж хэлсэн юм. Харин энэ нь юу хэлдэг вэ? Үг нь чамд тун ойрхон, аманд чинь зүрхэнд чинь бие гэдэг. Бидний Есүст итгэж, бие биетэйгээ ярилцах үед Эфес номын 2 дугаар бүлгийн 8-9 дугаар ишлүүдийг уншицгаая.
хамтдаа уншийе. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус. Харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь аврагдана гэж юу эсвэл аврагдсан гэсэн байна уу? Та нараас бус. Харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. Энэ нь та нар бидний үйлсээр үнэгүй хүлээж авсан учраас сайрхах зүйл үгүй гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл өөрийнхүүг золиосолсон Бурхны нэгүслэр дамжуулан тэрээр биднийг аварсан юм. Дараагийн 5 дугаар ишлэгийг харцгаая. Алдаа зөрчил дотроо өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Дараа нь та нар нэгүслэр аврагдсан билээ. Бурхны нэгүслэр та нар аврагдсан. Үйлсээр биш. Эзэн биднийг ийм замаар аврахын тулд авралын гараа илчилсэн. Тийм ч учраас бид Есүст үннээр итгэвэл бидний сүнсэн бие аврагдаа зогсохгүй мөнхийн авралыг амласан байдаг. Яг энэ мөчөд ч гэсэн маш олон Христэд итгэгч болгон шашны урсгалууд тэр бүхэл үндсэн урсгалын олон бүлгүүд хэлэхдээ авралыг тодорхой бус эсвэл зөвхөн үхлийн дараа ирдэг гэсэн. Энэ ертөнцид хэн нэгнийг аврагдсан гэж хэлхийг ихэмсэг хэмээн үзэж, үүнийг буруу сургаал гэж нэрлээд үгүйсгийг оролдох хүмүүс олон бий. Энэ нь Библийг зөв уншаагүйгээс үүсдэг асуудал юм. Хэрэв Библийг зохих ёсныхан дагуу унших юм бол өөрсдийгөө аль хэдийн уучлагдсан гэдгийг харж болно. Бид гэм нүглийнхээ төлөө аль хэдийн уучлагдсан бөгөөд энэ нь Христийн дотор амьдарч түүнд итгэж байх үед бидний бие намжлагдсан гэсэн үг бөгөөд эзэн биднийг хизээ, хаана, өөр лүгэ гинэт дуудахыг хэн мэдэх билээ? Үгсний дараа эсвэл дайнд аль эсвэл цусны даралт ихснээс юм уу? Өвчний улмаас гээд ямар ч шалтгаантай байсан бид энэ ертөнцийг орхин одоход сүнсэн бие маань Бурхны өмнө залардаг. Орхин одсон хүмүүс бас амьд гигантнүүдтэй хамт цаг нь болохыг хүлээж байдаг. Хэдий хүртэл вэ? Эзнийг буцаж ирэх хүртэл. Эзнийг ирэх өдөр буюу тодорхой мөчөд амьд байгаа хүмүүс дээш өргөгдөнө. Өргөгдөнө гэдэг нь бие махбодын энэ хэлбэрээс төгс хэлбэрт шилжинэ гэсэн үг юм. Үүнийг Ром номын 8 дугаар бүлгийн 23 дугаар ишлээс харъя. Ром номын 8 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл. Зөвхөн үүнд ч биш, харин бид өөрсдөө сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо яолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядан хүлээдэг. Учир нь бид ийм найдвараар аврагдсан. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Бид дотроо яолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг. Бидний бие махбод хизээ өөрчлөгдөхийг бид хүлээж суудаг. Тэгвэл бидний өмнө явсан гигантнүүд буцаж ирнэ. Есүс тэднийг авчрах үед бид хамгийн түрүүнд явж үхлийн амтыг мэдэрсэн хүмүүстэй хамт огторгүйд эзэнтэй уулзах болно. Эзний бүрээ дугарч цаг хугацаа байхгүй болох үед ертөнцийн аврагдсан хүмүүс цугларах болно. Энэ нь түгээмэл дуулагддаг магтан дуу юм. Гэвч одоо энэ талаар бодвол түүний гэрэл гэгээтэй хувцс өмссөн үед би Тэнгэрийн үүлэн дунд түүнтэй уулзахаар өргөгдөнө. Бүх магтан дуунууд дундаас энийг дуулдаг хүмүүс олон бий. Үүнээс гадна Бурхны гайхамшигт нэгүүлслийг яагаад надад мэдрүүлснийг мэдэхгүй юм.
Бас яагаад зохимжгүй хайранд Христ өөрийн төлөө намайг гитэлгэснийг гэвч хэнд итгэснээ би мэднэ. Тэр өдөр миний түүнд үйлдсэн зүйлийг сахиж чадна гэдэгт нь би итгэлтэй байна. Энэхүү авралын итгэлийг надад тэр хэрхэн өгснийг би мэдэхгүй. Мөн түүний үгэнд итгэснээр миний зүрх сэтгэлд амар амгалан авчирсныг. Гэвч хэнд итгэснээ би мэднэ. Тэр өдөр миний түүнд үйлдсэн зүйлийг сахиж чадна гэдэгт нь би итгэлтэй байна. Сайн эсвэл муу аль нь надад тогтоогдсныг мэдэхгүй. Ядруухан зам эсвэл алтан өдрүүд. Түүний царайг харахад. Гэвч хэнд итгэснээ би мэднэ. Тэр өдөр миний түүнд үйлдсэн зүйлийг сахиж чадна гэдэгт нь би итгэлтэй байна. Түүний царайг хараад сайн эсвэл муу зүйл, ядруухан зам, алтан өдрүүдийн аль нь надад тогтоогдсныг би мэдэхгүй. Гэхдээ хэнд итгэснээ би мэдэж байгаа бөгөөд тэр өдөр түүнд үйлдсэн зүйлийг сахиж чадна гэдэгт нь би итгэлтэй байна. Эзэн минь хизээ ирэхийг мэдэхгүй. Шөнөөр эсвэл үд дундын цагаар түүнтэй хамт хөндийгөөр алхах эсвэл түүнтэй огторгуй дуулзах хэсгээ. Гэвч хэнд итгэснээ би мэднэ. Тэр өдөр миний түүнд үйлдсэн зүйлийг сахиж чадна гэдэгт нь би итгэлтэй байна. Дуу хоолой минь сөнг байсан ч энэ магтан дуу зүрхэнд минь байдаг. Хэнэгэн чи солгой байна гэж хэлж болох ч тийм байлаа гэд юу гэж тэгсэн ч дуулмаар байна. Ийм л байна. Энэ талаар бодцгоё. Эзнийг юу магтаж бид юуг магтдаг вэ? Бид түүний эргэж ирэхийг хүлээж байна. Бүрэн хийгээс үүр цайх хүртэл би түүнийг баяр хөөртэйгээр магтана. Миний диваажинд очих замд түүнийг эргэж ирнэ гэдэгт найдана. Гигантнүүдийн дуулдаг дуунууд өрөмөц зоригтой байдаг. Эдгээр нь энэ ертөнцийг гашуудуулах дуунуудаас ялгаатай. Энэ ертөнцийг үгүйлэх дуунуудаас ч ялгаатай. Гигантнүүдийн дуулдаг магтан дуунууд бүгд тодорхой зоригтой, төлөвлөгөөтэй байдаг. Тэдгээр нь адислагдсан итгэл найдварын тухай дуунууд юм. Эц төгсгөлгүй тарчлаанд үрд зовх байсан биднийг эзэн аварсан энэ нэгүүлсэнгүй баримт. Бурхан бидний нүүр тулгардаг энэ өрөвдмөр амьдралыг мэддэг ба өөрийнхөө оронд хүүгээ илгээж өөрийн нэрийн өмнөөс Бурхан хүн төрлөختөн хоёрын хооронд агуу гүүр цогцлоох замаар биднийг үрд мөнхөд аварсан. Энэ бол Есүсийн загалмай дээрх үхэл юм. Тэрхүү үхэл нь биднийг бүх гэм нүглээс маань гитэлгэх үхэл байсан. Бидний хүн нэг бүр үүнд хамаатай. Хэрэв бид ийм агуу авралыг үл тоомсорлбол зүгтаах арга байхгүй болно гэж Библиэд өгүүлдэг. Залбирцгаая. Эзэн минь, бид чин сэтгэлээсээ танд талархаж байна.
Бид аврал гэж юу болох, эсвэл хайр гэж юу болохыг мэдэхгүй. Ер нь юу ч мэдэхгүй амьдарч байсан бөгөөд таны бидэнд зориулж бэлдсэн энэ талархмаар хайрыг үнгүй хүлээн авсан. Үүнд бид талархаж байна. Үрд мөнхөд устгагдах ёстой над мэтийн гэм нүгэлтнүүд биднийг эзэн Есүсийн цусаар үүр дугаасанд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Таныг мөнхөд магтан дуулах болтугай. Хэрв одоо хэрн бидний дунд өнгөрсөн амьдрал нь ямар байсан хамаагүй. Эргэлзэж таны ариун хайрын нэг хэсэг болоогүй хүмүүс байгаа бол ариун сүнс тэднийг тэврээд Адамд амийн амьсгал өгсөн таныг өөрийн үгээрээ тэднийг дэмжээсэй гэж бид залбирч байна. Ингэснээр таныг тэдэнд мөнх ам өгсөн гэдгийг тэд ойлгож үүнийг талархан хүлээн авна. Бид үлдсэн бүх цаг хугацаа, бүх бодлоо танд даатгаж Есүсийн нэрийн өмнөөс залбирч байна. Амен.